Төмөр замын царигтай холбоотой 100 чухал сэдв нэвтрүүлэг хийсэн Hero Entertainment-ийн удирдлага энхүү эрүүгийн хэрэгт татагдсан бол энэ нэвтрүүлгийн зохиолыг бичсэн Улсын их хурлын гишүүн Батуулагч таагүй зүйлстэй учирч эхлэнэ. За түүнийг хүлээн авч уулзаж хэвлэл мэдээллийн хэрэгслийг байлцуулан 30 минут сэмэлсэн ерөнхийлөгч хөшгөний цаан чигсэн давхар тоглолт хийж гэлжээ. Тавчхандаа Батуулагын улс төрийн хүчийг сааруулах ажил эхэлсэн гэх мэдээлэл байна. Батуулга бол Монголын ард түмний дунд баггуу дэмжлэгтэй улс төрч. Үүнийг нь 2 парламент дараалан сонгогдсон амжилт нь баталгаа. Мөн тэр улс төрч том явж ирсэн Монголын ардсан холбоо фракцийг ахалдаг нам дотроо энэ фракц нөлөөтэй. Ардсан нам засгийн эрхэнд суух боломж таарах хүрт Монголын ардсан холбоо фракцийнхан Батуулга өөрөөж сайд даргын сэнтигээс зохих хэмжээгээр хүрчээр ирсэн юм а. Бас түүний гаргасан бодлого бүр дэмжигдэж санаачсан төслүүд нь төрд данслагдсан нь цөөнгүй. Мэдээж хэрэг үүнээс хамгийн том бодлого нь төмөр зам барих ажил. 2010 оны 5 сард төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэдэг баримтчийг Улсын их хурл баталж, энэ баримтчийн дагуу 1800 км төмөр зам 15-20 хэмжээтэй буюу өргөн царигтайгаар барихаар болсон. За энэ бүхэн Улсын их хурлын гишүүн Батуулгын хичээл зүтгүүлсэн бөгөөд олон нийт түүнд итгэл хүлээлгсэн юм а. Харин өнөөдөр түүний ярьсан мөнгө өгөөгүйгээс үү, аль эсвэл нямдарч гишүүний ярьсан шиг олон эрх ашиг зөрчилдснөөс үү, ямар тааш төрийн бодлогоор баталсан 1800 км төмөр зам нь 4 жил болсон ч баригдаагүй л байна. Эдийн засаг хүндэрч аргаа орсон Алтан уугийн засгийн газар 5 толгоогоос ядаж нарийн цэргийн төмөр зам хил рүү татаж нүүрсний тээврийн зарлаа багасгая гэтэл бүдүүн цэргийн замаач тавьж чадаагүй Батуулга гишүүн дахиад л нарийн цэрэг дэмий гэж эсэргүүцэж эхэллээ. Энэ маргаанд ерөнхийдөө хүртэл оролцож өөрөө чийхгүй өөрөөлийг чийлэхгүй гэж олонний нүдэн дээр түүнийг дэмлээд өнгөрсөн боловч хөшгөний цаана харин үүнээс илүү шийтгэл үзүүлэлтээр дэлхиж байгаа мэдээлэл цацагдж эхэллээ. Ерөнхийлөгчнүүдэд Батуулга гишүүнд нэг мөсөн сануулга өгч түүнийг Монголын ардсан холбоо фракцаас шахаж Монголын ардсан холбоо фракцыг Улсын их хурлын дарга инх холдыг тэргүүлдэг шонхор фракцтай нийлүүлж удирдлагыг инх холдод өгөхөр болсон гэхээр хүч авч эхлэв байна. Гэхдээ түүний саналыг шонхор фракцийн тэргүүн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй. За ямар ч тач ардсан намд эрх баригчийг эрх баригч байхын тулд нэг том гараар хүчийг зангидах шаардлага байгаа нь үнэн. Энэ тохиолдолд ерөнхийлөгчийн зөв байж мэдэгч Батуулгын хувьд зүгээр сууж байгаад шахагдах хүн бас биш юм а. Хэрвээ ардсан нам дотор энэ хагарал хүч авбал эцэстээ Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам болж салсан шиг ардсан намч дотроос салахгүй их баталгаа байхгүй юм. Ийм хагарал юунд хүрэж болдгийг дахиад л махны түүхээс харж болно. За гэхдээ бидэнд ард иргэдэд улс төрийн намуудын рейтинг сонирм бишээ. Тэдний үйлдэлээс улс оронд хожоо гарах нь л хамгийн чухал юм а.